Дараагийн мэдээг танилцуулъя. Европын байгаль орчны агентлагаас нэгэн анхааруулгыг гаргасан байна. За тэдний хувьд бол бохирдол, за ялангуяа орчны бохирдол нь хүний сэтгцэн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг тогтоосон. За тийм учраас энэ талаар яралтай арга хэмжээ авахыг Европын улс орнуудад урайлсан уриалгыг гаргаж байгаа юм байна. За ийхүү уриалж байгаа явдал нь бол орчны бохирдлоос болоод сэтгцэн эрүүл мэндэд мэдгэцгүйс нөлөөлөл гарч байгаа гэдгийг анхааруулж байгаа юм байна. За сэтгцэн эрүүл мэндэд мэдээж олон хүчин зүйл нөлөөлдөг. За тухайлх юм бол удамшил, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, сэтгэл зүйн болон амьдралын хэм маягийн хүчин зүйл зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч гэсэн сүүлийн үед бол бохирдлоос болоод сэтгцэн эрүүл мэнд доройтох юм үзэгдэл ажиглагдаж байгаа юм байна. За орчны бохирдол нь шинж тэмдгийг улам хөндрүүлдэг, удаан хугацаанд бохирдол байх нь бол сэтгцэн өвчний ихэнх үед нөлөөлдөг учраас сэтгцэн эрүүл мэндийн нөхцөл байдлыг өдөөж болзошгүй хүчин зүйл гэж тодорхойлж байгаа юм байна. За тухайлх юм бол эхийн хөвлөд байгаа болон за мөн хүүхэд өөрийн бага насандаа, өсвөр насандаа бохирдсан агаарт байх юм бол тархины бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой эмгэгүүд үүсдэг болохыг тогтоосон байна. За Европын байгаль орчны агентлагаас агаарын бохирдол сэтгэл готролд үзүүлдэг нөлөөллийг нь судалсан бүх юм системчлэн судалгаа хийсэн юм байна. За энэхүү судалгаанаас үзэхэд агаарын чанар муутай орчинд удаан хугацаар байх нь сэтгэл готрлын хооронд мэдгэцгүйц одоо харилцан хамааралтай байгаа гэдгийг нь тогтоосон байна. Нарийн ширхэгтэй тоосон цорвуулах PM 2.5 болон азотын давхар эсэл зэрэг нь бол энэ дүгнэлт ялангуяа хүчтэй нотлогдоход нөлөөлж байгаа юм байна. За сүүлийн үед хийгдсэн судалгаанаас үзэхэд бохирдол ихтэй үе болон сэтгэл готрлын түвшин нэмэгдэхийн хооронд бол харилцан хамаарал байгаа гэдгийг тогтоосон. Агаарын чанар муудсан богино хугацаанд оргил үеийн тохиолдсон тохиолдолд шизофрени шинж тэмдгүүд улам бүр дорддог болохыг судалгаагаар тогтоож байгаа юм байна. За мөн орчны бохирдол ч гэсэн бол хүмүүст нөлөөлж байгаа юм байна. За тэр дундаа орчны бохирдолтой дуу чимээний бохирдол нь хүмүүсийн сэтгцэн эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон. За үүндээ замын хөдөлгөөн, төмөр зам, нисэх онгоцны дуу чимээ зэрэг бол энэ одоо судалгаанд хамрагдсан байна. За эдгээр дуу чимээнд удаан хугацаагаар өртгөх нь биеийн стрессийн хариу урвалыг идэвхжүүлж өрөвсөл, эсэлтийн стрессийг нэмэгдүүлэн улмаар сэтгцэн эрүүл мэндийг доройтуулж удахгүй гэдгийг судалгаагаар тогтоосон. Замын хөдөлгөөн нь сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой тээврийн дуу чимээний хамгийн их судлагдсан ийм судалгааны үр дүн байдгийн байна. За судалгаагаар дуу чимээний түвшин 10 децибел тутам нэмэгдэхэд сэтгэл готрол, түгшүүрийн эрсдэл бага боловч мэдгэцгүйц хэмжээгээр нэмэгддэг болохыг судалгаагаар харуулж байгаа юм. За онгоцны дуу чимээ сэтгцэн эрүүл мэндийн эмгэг ялангуяа сэтгэл готролтой хамгийн хүчтэй хамааралтай. За ялангуяа децибел тутам нэмэгдэх тутам хүмүүс одоо энэ хүү сэтгэл готролд ордог болохыг тус агентлаг судалгаанд дурдсан байна. За бас нэгэн судалгаагаар онгоцны дуу чимээний түвшин 10 децибел тутам нэмэгдэх тусам сэтгэл готрлын эрсдэл 12%-аар нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоосон. Европын байгаль орчны агентлагаас мөн онгоцны дуу чимээ нь бусад төрлийн тээврийн дуу чимээнээс харьцангуй өндөр түвшинд илүү их бухимдал үүсгдэг. За бухимдал нь сэтгэл готрол, түгшүүр үүсгэх нөхцөл болдог гэдгийг анхааруулсан. Европын байгаль орчны агентлагийн өмнөх судалгаагаар хүрээлэн буу орчны чимээ шуугаанд ялангуяа гэртээ өртөх нь хүүхдийн зан үйлийн түвшин за ялангуяа асуудалтай болоход нь нөлөөлдөг болохыг мөн судалгаагаар тогтоож байсан юм байна. За мөн химийн бодистой холбоотой орчны бохирдлыг бас авч үзсэн юм байна. За зарим төрлийн химийн бодисууд нь бага хэмжээгээр тухайн бодисонд өртсөн ч гэсэн сэтгцэн эрүүл мэнд зэрэг эрүүл мэндтэй холбоотой хорт үр дагаварт хүргэдэг болохыг судалгаагаар тогтоосон. За мөн судалгаагаар пестицидийн өдөөлт нь болохоос сэтгэл готрол, шизофрени, түгшүүртэй байнга холбогддог болохыг тогтоосон. Дотоод шүүрлийн системийг дасалтуулдаг химийн бодисууд нь биеийн даавар дотоод шүүрлийн системд нөлөөлдөг. За хамгийн түгээмэл нь бол bisphenol A болон PFAS гэсэн ийм бодисууд байдгийн байна. За жирэмсний үед bisphenol A-д өртсөн тохиолдолд бага насны хүүхдэд сэтгэл готрол, түгшүүртэй болохтой холбогдож байдаг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар Европод бол 6 хүн тутмын нэг нь сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байдгийн байна. За өвчсөн хүмүүсийн 3/1 нь хангалттай эмчилгээ үйлчилгээ авдгаа гэдгийг судалгаагаар тогтоосон. За Европын холбооны хэмжээнд 2023 онд сэтгцэн эрүүл мэндийн эмгэгийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. За үүнийг үзэх юм бол нийтдээ 11 сая гаруй хүн үүнээс болоод амнасаа алдсан гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За эдгээр тоо баримтууд нь эх жилүүдэд бол нэмэгдэх хандлагатай. За ялангуяа хүүхэд залуучууд эмзэг бүлгийн хүмүүст бол цаашдаа сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд нэмэгдэх шаардлагатай байгаа гэдэг нь судалгаагаар харагдсан учраас цаашдаа энэ чиглэлийн судалгааг явуулах за мөн одоо орчны бохирдол үүсэж байгаа зүйлүүдтэй тэмцэх явдал нь бол цаашдаа сэтгцэн эрүүл мэндийг сайжруулах энэ чиглэлд бол хүмүүсийг өртөхгүй байхад бол гол нөлөөллийг үзүүлэх боломжтой гэж судалгааны судлаачид харж байгаа юм байна.